Сайн байна уу? Бид нөгөө теннистэй гэсэн үг тий. Теннистэй гэсэн клуб дээр ирчээд байна. Газрын теннисний. Сая бид нэг 90 явна. Энэний өмнөх ярилцлагаар өрнөх багштай нөгөө 90-нд явах тэмцээний талаар жоо ярьсан. Тэгэд ер нь 90-ний үр дүн юу вэ? Үр дүн гэх юм уу? Сэтгэл гэх юм уу? Үр дүн гэхлээр ч бас хэцүү юм тий. Тийм яг үр дүн сэтгэл бид ерөнхийдөө энэ жил одоо теннис тоглоод одоо 6 сараас жил болж байгаа ч юм уу. Анх удаага бас яг теннисний тэмцээнээр олон улсын тэмцээн гэдэг нөхөрсөг тоглолт хийгээд анх тоглож байгаа хүмүүсийн хувьд бол бас тэр чинь гадаад орн бас тухайн орныхоо теннисчтэй танилцлаа, олон хүмүүстэй танилцлаа. Тэгээд ирээний теннисний холбооныхонтой тэдний хайрцагаар хүлээж авч дараа хурж ирж дахин ийм тэмцээн одоо хийх хүсэлтэй байна гэдэг илэрхийлсэн. Тийм. Тэдний тамирчдын хувьд бол бас өдөр болгон тоглодог хүмүүс бол байлээ. Манайхны хувьд бол бас яг 7 хоногт ерөөс 3 удаа тоглодог тийм. Тэгсэн чинь одоо ур чадрын хувьд бол гайхал хэллээ шүү дээ. 6 сар тоглож байгаад ийм өндөг юм уу тий. Жил болж ямар өндөг юм бэ гэл. Тий. Тэрсэн бол ихэнх нөгөө нэг жилээс 2 жил 3 жил тоглосон хүмүүстэй ч тоглосон л да тий. Ер нь тэгээд олон улсын тэмцээн гэдэг юм уу ямар ч сангаа хил таваад яалаа. Явсан хүүхдүүд юу ярьж байна? Гол сэтгэл нь тэрийг бол сайн хэлж мэдэхгүй л байна л да. Ирээд ярилцаг байна уу? Ярилцаг байгаа. Манайх чи одоо ер нь бол ингээд багш нар дээрээ суурилсан байдаг. За. Одоо их явсан их хүмүүс нь бол одоо гүнээ багш. За. Тэр бол хоорондоо ярилцсан байна. Тийм. Миний бас хичээл одоо хэд хүмүүс бас явсан. Тэд нар юу ярьж байна? Тэд нар анх туршлагатай олон удаа тэмцээнд явсан хүмүүс бол тэгэл хал зэрэг үү? Яа сайхан бас. Сайн байлаа. Тийм яг их богино хугацаатай явсан шүү дээ. Очоод яг богино хөтөлбөр явсан их зүгээр юм байна гэж бас тэр гэж ярьж илээ. Тэ амралтын өдрөөр очоод яг ажил алдахгүй тий. Ажил алдахгүйгээр ингээ яваад ирсэн их давуу талтай их зүгдэжгүй юм байна. Дараа нь бас ингэж явж байл зүгээр юм байл гэсэн байдалтай л. Тий. Бас юм штэ бид нар ч одоо Монгол дотроо гихтэл одоо өөрхөнгөө яваад ирсэнтэй л ойролцоо юм штэ хүндээ тий. Зардал мөнгөний хувьд ч гэсэн тэгээд тэгсэн мөртлөө шинэ газар очиод би бас энэ группт явсны үед миний хувьд болохоор зандаа 2 хоноод очиод 1 хоноод ирчихээд. Гэхдээ нэг бодлын нэг балан юм шиг санагдавч тэгэл бас 1 хоногтоо өчнөөл юм амжилаад дэлгэр оршоор орно хүмүүстэй тоглоно. Тэгэл баг гадаад гээл тэр чи хүний чинь толгойн доторх бүхэл юм өөрчлөгдөөл ирж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Шин санааж гэдэг юм. Тэгээд яг нөгөө талаасаа бас ингээд яг бэлтгэлийн явцад одоо хоорондоо ингээд бөмбөг цохиолол чи урагшаа хойшоо одоо заа зохиороо тий чи гоё цохилоо гэдэг юм бол одоо яг ингээд нэг хамт олноороо ингээд 3 хоног бас ингээд цуг байхад ч юм бас хоорондоо би нэг илүү сайн таньж мэдэж тий клубын хувьд тий амьсгалын хувьд бол бас шал өөр болсон болов гэж би найдаж байгаа. Юу 90-ийн сайжирсан байна уу? Ер нь дөрөвнийг урдаас тийм одоо би ч одоо коронавиг ашигласан гэж байна шүү дээ. Тэгээд энэ зүйлүүдэд одоо намайг танихгүй одоо тийм сурагч нараас тоглогч нар би байсан байх тийм шинэ. Тий өрнөг багш бол тэнд 1 жил багшлаад ирсэн шүү дээ. Тийм хойд байсан хүмүүс бол бас байна. Шинээр бас нэг 10-аад хүн нэмэгдсэн байна. Тий. Бас хүмүүс нэг хөрөлдсөн. Би бас гайхсан юм болохоор шинэ хүмүүс гэхэд бас 2-3 жил ер нь нэлээд сайжирсан байна уу юу? Өдөр болгон тоолж болохоор аргагүй өөр юм аа. Тийм. Ер нь орднол яг 90 ч ер нь бол ганц хоёр багштай тий. Бас багш нарын тоон бас өсч нэмэгдсэн байлээ л тий. Тэр манай нэг шав байсан мэт тий. Манай шав багш болсон. Тэгээд ганцаарчлсан хичээл тий. Ганцаарчлсан хичээл групп хичээлүүдийг бас ордог. Тэр саяны тэмцээнд орсон хүмүүст ихэнх нь ордог тий. Юу яад юм бэ? Энд чинь ингээд за 91 ч өдөр болгон тоглож яах гэхээр манай хүмүүс ч одоо ингээд 1-2 жил болж байна. Ингээд
яг хаа клуб ч гэсэн бас ингээд эрчимтэй ажиллаад 1-2 жил сүүлийн 2 жил юм да тий. Коронавигийн дараа. Тэгээд энэ ч одоо ингээд насаараа л ингээд 91 шиг тоглоод явах болоо ер нь яад юм бэ спорт гэдэг чинь. Одоо яг 90-д болохоор ингээд талбай хангалттай тоглож байгаа хүмүүс нь цөөхөн. Тэгээд өдөр болго очиод тоглоход цаг нь хангалттай байна л та. Тий. Манайхны хувьд бол одоо бүхэл одоо боломжтой цагууд нь айгүй ингээд бид нар өдөр болгон тоглоё гэсэн чинь тэд нарт цагийг бас гаргаж өгөх тийм боломжгүй. Олон хүмүүст хуваарлагдаж байгаа учраас тэгтээ яг энэ 100 өдөр бол 100-ны үйлрэлд яг хүмүүсээ илүү их тоглуулъя тий гэдэг утгаар гадаа талбай дээр бас тоглуулах тийм цаг маяг гаргасан байгаа. Тэгэхээр ер нь бол өдөр болго ингээд тоглоод тэдний ур чадвар шал өөр болно л доо. 100 бол ахиухан тоглоулъя гэсэн мэтлээ. Үлдээ угаасаа л боломж явах 2-3 удаа тоглоно тий. Тэгээд зуны үйлрэлдээ айл болох их тоглоод богино хугацаанд сайжруулах гэж л бодож байна. 91-ний гол хэлж байгаа юм нь юу вэ? За ирээрээ гэж байгаа. Ер нь 91-ний биднээс хүлээж байгаа юм юу байгаа бол клубээс яа миний бодлоор бол 90-ийнхэн бол дижирэг одоо 90 хятадын нэг жижиг хот шүү дээ тий. Бас Монголын хамгийн одоо Улаанбаатар тий хамгийн клубүүд ингээд улсын энэ харилцаагаа бас удаан хадгалж тий ятгалаад ингээд баян жил болго энэ явж ивэл ер нь их сайхан санагддаг байх гэж боддог. Тийм байх тий. Тэд нар ч бас нэг гадаад явах боломж бид нартэй л адилхан юм да бас гадаад явах. Бид нар бас нэг өрсөн л да. Одоо бид нар тэмцээн энэ бол улсын тэг 3 орны тэмцээн хийх ч юм уу тийм бол ирээрээ бас нэг 4-5 хүн бол Монголд ирж тэмцээнд орох сонирхолтой 4 жил бас ирсэн хүмүүс байсан шүү дээ тий. 4 жил хэдүүл ирсэн. Нэг 10 хүн ирсэн баг шүү. Бас ер нь тий. Би бас 91-нээс асуусан чи нэрээ 4 жил 5 тэмцээнд орсон 3 дотоодод 2 нь гадаад ч гэлөө нэг юм ярьсан шүү тий. Ерөнхийдөө дотоод хот юу гэх юм одоо 90 онтой аврах шалруулах тэмцээн ч гэдэг юм байгаа. За. Тэгээд Шилийн гол аймгийн аймгийн аврах гэдэг одоо ингээд явж тэгэл өөр Монголын аврах шалруулсан шүү дээ тэмцээн ч гэдэг юм. Ингээд ер нь бол жилдээ 5 тэмцээнд орчиж байгаа байхгүй. Тогтцсон байна бүр тий. Тийм байна. Тэгээд 4 бид юм шүү. Тэгээд 4 жил Монгол руу явсан ингээд 5 тэмцээн болсон шүү. Тийм байна тий. За ер нь яг хоо энэ олон улсын тэмцээн ингээд яваад юу хүмүүс ч гэсэн бас би миний хувьд нэг олзуургүй шүү дээ юм болохоор урд нь бид нар явж байхдаа тэр нэг яг бид нар богинохан цаг ч гэсэн нэг цаг 2 цаг орчим яг хичээл заасан шүү дээ. Нөгөө шопон дарагч бас заалгачих гэ толгойд бас ажиллаад байгаа шиг л тий. Та нар заачих гээд угаасаа тийм хөтөлбөр байгаагүй үстэй. Тэн дээр байж байгаа л ерөнхийд байдлаа харж байгаа гэсэн үү? Тийм бид нар хичээл орчооч гээл тий. Манай багш нарт орчооч тий. Манай хүмүүс багш нар бол угаасаа мандаа нөө Испани тий. Япон ч тийм ингээ гадаад олон жил болсон. Чадварлаг багш нар ер нь бол 90-д бол одоо мэдээж ирэх тийм чадварлаг багш нар бол нэг байхгүй тэр очиод ер нь бол том боломж тэгээд боломжийг ашиглаад бид нар дараач өглөө явахынхаа өглөө нь одоо хоёр орны хамтарсан бэлтгэл хийсэн шүү дээ. Тэрний бол би бас анхудаа их зүгээр юм тий. Гоё болсон тий. Хоорондоо их ашигтай. Хоёр орны тамирчин хоорондоо илүү сайн танилцаал тий. Хамтарч тоглолоо тэгээд тоглонгоо бэлтгэл хийгэнэ тийм өрхөн арга хэмжээ. Надад бас нэг зүгээр санагдсан юм болохоор зүгээр гэх юм уу юу хий. Одоо бид нэр орой нэг хоол идсэн ч гэсэн нэг бас нэг юу вэ штэ. Тэдний соёл гэх юм уу бас нэг олон улсын харилцаач одоо томоор ярих юм бол тий. Тэрэн дээрээ бас нэг 91 чинь бүр нэг сурцсан бас насан ч гэсэн одоо бидний бодвол ахмад нэг тийм одоо амархнаар хэлэх юм бол шоу менежер шиг л тий. Тэр нэг ингээл яг бид нар ч нэг угаасаа нэлийн гайгүй харилцаад учраас жишээлбэл өрөө байлаа гэл энэ өрөөнд ингэж сууя ингэж хийлээ гэл бараг л нэг найруулга шиг юм яваад байгаа юм шүү тий. Ер нь бол тийм тэр тал. Тэгээ зөв тал бас нэг зөв бас нэг хүнд эвтэйх юм бас тий. Тийм одоо энэ бол хятадын соёл шүү дээ хүмүүсийг эрэхтэд маш сайхан хүлээж авах огтож тий одоо өөрсдийнхөө ач холбогдол өгч जैन тий. Ач холбогдол өгдөг. Одоо юу гэдэг хэрхэн одоо огтж хүлээж авч байгаагаар одоо тухайн хүмүүсээ өөрсдөө илэрхийлнэ үстэй тий улсынхаа одоо хүмүүсийн одоо онцлог одоо ямар найрсагч юм бэ гэдэг ч юм уу тий. Тэгээ бас хооронд яриулж мариулах бас нэг политикийн ч юм уу нэг тиймэрхүү юм их баг шиг тий.
хийх гэдэг юм уу бас боломжтой айтайхан тий. Тийм маш надад бол их сайхан татна хүлээж авсан, их сайхан санагцсан. За дараагийн гадаад гэж яг бодож байгаа юм байна уу? Бага одоо сая бол ингээл яваал ирэхэд бас асуудлууд гарч байгаа юм л да. За Зарим пассвортын асуудлууд ч юм уу тий бид мдээгүй гарын үсгэн зурагдаагүй ч гэдэг юм уу. Тэгэл нэг иймэрхүү жижиг шаажгаад бид нар цаашдын дараагийн тэмцээн уралдаанд гадагшаа одоо багаараа явхад тий. Ямар асуудал гарах уу, багийн дотор хуур амьсгал юу ямар хөө байдгийн юм тий. Тэгхэн яаж зөв зохион байгуулж авч явах уу гэдэг тал дээр бас нэлээд сайн суралцж. Нэрээ Америкч явсан яг л адилхан асуудал шүү дээ. Тэр чинь баг юу болж байгаа юм шүү. Нэг демо гэдэг шиг л тий. Тийм ойрхон бөгөөд тэгтээ ингээд амар том бос сургамжтай амар их байлаа. За баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.